За сайн үжин тэгээд жишээ хөшөө дуудсандаа маш их баяртай байна. Тэгээд жишээ багтаа өөрийнхөө чадах бүхнээ зориулж Аз аврахт орох эрхээ авахын төлөө нэлээд хичээнэ бас тий. За 3x3 шгшээ багтаа нэлээд удаан бэлтгэлсэн. Тэгээд 5x5 руу нэгтгэхэд бас янз бүрийн асуудал байв уу? Асуудалгүй байв уу? Яг өнгөрсөн жилийн лигээс хойш бол ер нь бол 5-5 тоглоогүй. Тэгэхээр би бол нэлээд хүнд байх болов бас нэлээд төсөөлжсөн байх болов гэсэн бодолтой байсан чинь харцсангуй бас төсөөлснөөс гайгүй. Би нэг бас өөрөө нэг хувийн бэлтгэлүүдэд нэлээд сайн хийжсэн учраас гайгүй байна гэж бас өөрийгөө бодож байна. Гайгүй байгаа. Багтаага нэлээд гайгүй уусч байгаа хаа. Асуудалгүй. Угаасаа дандаа л өмнө тоглож ирсэн улсууд болохоор ах дүү найзууд бүгд байгаа болохоор ямар ч асуудал. За Монголын шгшээгийн нэрийн өмнөөс Гуамд тун чухал түүхэн хариуцлагатай тоглолт хийх гэж байна. Тэгээд өргөц цэгийн маань бидний хувьд бас гэрч болох байгаа баяртай. Тэгээд хулан дүүтэйгээ холбогдож байна уу? Хулангийн хувьд бас Ухан Кэрэспакт маш амжилттай тоглож байгаа шүү. Тийм. Хулан нь бол байнга холбогдож байгаа. Дүүтэйгээ яриад яаж нээж ийн. Тэгээд яг хүний нутагт ганцаараа бас хэцүү байлгүй яах вэ? Тэр болгонд ингээд яаж нээж ийн гэдэг юм бол байнга холбоотой байгаа. За мундаг байна шүү. Төрсөн ах дүүнэр Монгол улсын нэрийн өмнөөс. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.